Бүгдээрээ сайн уу? За өнөөдөр би өөртөө цаг гаргаад гар урдлын сургалтанд суулаа. За сургалтын үеэр бааны бөмбөлөг болон бааны давс хийх гэж зорж утсан байгаа. За сургалтын үйл явцын талаар хэлэх юм бол маш нарийн маш амархан байсан. За сургалтанд орж байгаа бүтээгдэхүүнийхээ хувьд бол хүний биед ямар ч сөрөг нөлөө байхгүй, ямар ч харшил өгөхгүй тийм эко бүтээгдэхүүнийг хэрэглэдэг юм байлээ. За сургалт хийж явах явстаа бас хэвэн гаргахдаа бас ганц нэг дутагдaltaй зүйлүүд гараад жоохон хагарч барих тиймэрхүү асуудлууд гарсан. За өнөөдөр би нийт 40 гаруй бааны бөмбөлөг хийсэн. За тэгээ бааныхаа бөмбөлийг маш гоё савлаад, пантглаад, шуших хэвийг наагаад, за цагаан сарын бэлгэнд бас бэлгийн багцанд хийж өгвөл бас хөөрхөн барс хүний биед сөрөг нөлөөгүй юм гоё эко бэлэг болж өгөх юм болов уу гэж харсан. Утас авахд маш хөөрхөн дэгж харагддаг юм байлээ шүү. За мөн дээрэс нь би гэр чимэглэх ажлыг хийсэн. Амар сонирхолтой байсан. Өнөөдөр ямар ч гэсэн миний хувьд цаг зам маань маш завгүй, маш сонирхолтой байдлаар өрнөсөн. За тэгээ ерөнхийдөө хэдий завгүй байлаа ч гэсэн өөртөө бас цаг зав гаргаад сонирхолтой зүйлүүдийг хийгээд туршаад үзэх юм бол дараа нь өөртөө бас хэрэгтэй, өөртөө бас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна гэсэн. За би худалдаж авдаг байсан бол өөрийн гараар өөрийн дуртай арьс арчилгааныхаа бүтээгдэхүүнүүдийг ерөнхийдөө хийгээд авчиж гин гэсэн үг. За манай хүүхдүүдийг нэг усанд орох болохоор айгүй тийм бааны давс бөмбөлөг айгүй хэрэгэлдэг байхгүй. Тэгээд яг энэ чиглэлээр нэг сураад авчвал надад бас илээдгүй байх гэж бодсон. Тэгээд маш сонирхолтой байдлаар би ерөнхийдөө юмнуудаа хийгээ сураад авсан. За дараагийн сургалтын би угаасаа хамрагдана. За үүн дээр болохоор бааны сүү, за савн хийх гэх жишээний залааг бас хэрхэн хийж бүтээдэг тэр сургалтандаас хамрагдъя гэж төлөвлөж байгаа. За сургалтын маань бүтээгдэхүүнийг яад юм бэ гэхлээр сургалтын бүтээгдэхүүнийг цаанаас нь бүх сургалтын хэрэглэгдэхүүнийг ингээ худалдаад авчдаг. Тэгээд сургалтын төлбөрийг төлөөд бүтэн өдрийн сургалтанд ингээд хамрагдах бүрэн боломжтой юм байлаа шүү манайхаа. За тэгээд бааны данс маань ийм хөрхөн сабаглаа бодолтой болсон.